Хүүхэд бужигнсан энэ гэр бүлийн өрхийн тэргүүнийг саруулт толгидог. Тэрээр 12 жилийн өмнө эхнэр уйган цэцэгтэйгээ гэрлэж өнөөдөр 4-өөс 12 насны 6 хөөрхөн хүүхдийн аав ээж болон амьдарч байна. Тэд 12 жил богинохон хугацаа биш бид амьдралаас суралцаад л явж байна. Тэр дундаа энэ амьдралын үн цэнийг мэдэрч ухаалаг амьдрахад хүүхдүүд маань биднийг өдөр бүр сургадаг гэж хуучилж байсан маа. Бас дэрсгэн өсөж байгаа хүүхдүүдэд ойлгох, өөр өөрийн онцлогтон тохируулах, харилцах, хөгжүүлэх гэд олон зүйлдер мэдрэмжтэй хандаж тэдэндээ цаг гаргаж ярилцах гэд олон нарийн ажлыг эхнэр маань илүүтэй хийдгээ гэдгийг саруулт тойл онцолж байлаа. Бас түүний эхнэр уйган цэцгийн хувьд гэр бүлд аав хүн хамгийн их үүрэгтэй бас хариуцлагатай. Гэр бүлд бүтэн хайрал хамгийн чухал юм а гэдгийг хэлж байсан маа. Нөгөө өглөө гараад ажилдаа ирдэг хүн чинь аль болох ээжигээ ядраас нь ээжд нь аль болох халамж тавихыг хичээн тийм. Тэгээд хүүхдүүдээс асуун өнөөдөр яасан ийсэн. Тэгээд болж ээжээс нь л асуудаг. Ээж нь тэгэл зарим үед айгүй баяртай, зарим үед бухимдалтай янз янзсан тэр үед нь тэгэл аль болох ихнэрээ нэг ядраахгүй тулд ер нь хичээдэг дээ. Тэгэхгүй болохоор чинь тэгэл манай энэ хүн маань ямар нэгэн хүүхэд өвдөх, эхнэр хүн өвдөхөд бол миний хувьд айгүй хүнд. Тэгэл аав хүн ингээд зөв нэг удаа за чимээгүй гэлдэх юм бол манайд ингээд дорн мөр намаалдаг. Ээж өстө зөндөө хилээд тэр чимээгүй болох юм байдгүй. Тийм ч бас яг миний жүжигдэг бол аав хүн ер нь гэрт бол маш том оройлтой тийм. Аав хүн гэдэг бол гэрээ ер нь хамгийн том тийм агуу зүйл юм болов яг гэр бүлийг бүрдүүлж байдаг. Тэр зүйл юм болов гэж ер нь их боддог та. Мэдээж 6 хүүхэд бол зүгээр шууд гэт том болно гэж байхгүй тийм заримдаа өвдөх үе байна. Зарим үед мэдээж хэцүү ингээд одоо манайх байр түрээсэлдэг. Тэгэхэд л байр түрээслэл ингээд явж явах хугацаанд хүүхдүүдийн наацах ингээд сургууль солигдох ч юм уу. Заримдаа нэг хариал биш гэдэг цэцэрлэг авахгүй байхгүй ч юм уу. Тийм хүү маш их байдаг. Гэтэл нөгөө нэг хүүхдүүдтэйгээ хамт илүү гоё ингэж ярилцаад тий за одоо миний охин юу сонирхож байна. Яг сонирхлынхаа дагуу дууланд оруулчих ч юм уу тий сонирхлынхаа дагуу хэрвээ дуудалтай бол хамт ингэж за тэр дууг нь хамт сурыг гэдэг ч юм уу ийм хүү зориул дээр ээжгүй яг хүүхдүүдтэй ингээд өөрийгөө зориулж чаддаг юм шиг. Тэгээд мэдээ 6 хүүхэд маань би 6 хүүхдээ хүмүүжлэх шин 6 хүүхэд намайг баг ингээд хүмүүжүүлж байгаа юм шиг санагддаг. Саруулт тойлынх залуу гэр бүлүүдийн төлөөлөл тэд олон залуучуудын адил байр хөлсөлж амьдарч байна. Тэд залуучуудад тулгарч байгаа олон асуудлын нэг нь байр хөлслөх, авсан цалингийнхаа баггүй хувийг түрээсийн байранд өгнө гэдэг амаргүй юм а. Гэхдээ гэр бүлээрээ эвтээ эрүүл саруул амьдарч байхад боломжгүй зүйл гэж байхгүй бид хичээж байна гэдгийг хэлж байлаа. Бас хуримн дээрээ бие биендээ амлаж байсан амьдралын ямар ч цаг үед бие биендээ үнэнч байж бүхнээ бие биендээ зориулан хамт байна гэсэн хурмын амлалтаа үргэлж санаж бие бинийгээ зоригжуулдаг гэдгийг хэлж байсан юм а. Ямар ч байсан тэгээд одоогоор ингээд ажаад ахнаа хүн болгоно л хурим хийхдээ мэдээж тангараг өргөдөг. Тэгэнгүүтээ нэг жоохон маргалцснаас хойш тэр зүйлээ ингээд умартаал тэгэл хоолндоо салж сарндаг юм. Тэгээд нэг нэгэндээ итгэх итгэлцэл байхгүй. Нэг одоо хүндлэл одоо хүндлэл гэхээсээ л одоо нэгэндээ итгэдэггүй нарай давмгайлцсан байд юм болов гэж би боддөө штэ. Гэрлэгтэй хоёулаа яг тангараг өргөжсэн. Тэгээд яг нэг ямар ч өртөө зовлонтой баянч ядууч хоос үед те одоо чамаагаа хайрлаж хамгаалж явах болсноо гэд. Тэгээд яг тэр зүйлээ бас өрөж мэдэж гэр бүлд олон асуудал гарна те мэдээж асуудалгүй амьдрал гэж хаанч байхгүй штэ асуудал зөндөө байна. Гэтэ тэр бүгд яг хоёулаа юу гэж сандаг вэ гэх юм бол нөгөө нэг чамаагаа ямар ч үед хайрлаж хамгаалах болвоо гэсэн тэр зүйл маань өрөж санагддаг да. Тэгээд хоёулаа хэцүү асуудал мэдээ залуу гэр бусан замдаа маргалдах үеч байна те бие биенээ гол ойлгох үе байна. Гэтэ тэр үед тэр болгон дээр яг хоёулаа анх бие биендээ хэлж байсан үг юм. Маш их сандаг. Гэтэ санагтаад зөвхөн одоо би ирвэ ингээл яг тэр үед бухимдсан байгаа үед нөгөө үгээ мартсан байна шүү дээ. Тэнгүүд манай хүн тэр надад сэргээ сануулж өгдөг ч юм уу те. Гих хэмжлэг би биенээ нөхөж явдаг да. Саруулт тойл хөл бөмбөг сонирхдаг бас хуваараа хөлмөр эрхэлдэм байна. Харин эхнэр уйган цэцэг нь гэр бүлийн радио 104.5-д эмэгтэйчүүдэд зориулсан бэр цэцэг хөтөлбөрийг хөтэлдэг гэсэн. Тэд хүүхэд бол бурхнаас ирдэг хамгийн том бэлэг гэж хэлж байлаа. Үнэхээр ч монголчууд маань үр хүүхдээ эрхэмлэн дээдлэж өнөр өтгөн гэр бүлийг хүндэтгэж хайрладаг ард түмээ. Монголын гэр бүлүүд элэг бүтэн байж хүүхэд бүр бүтэн хайранд өсөж торнох болтугай Light News мэдээллээ.